Тийм учраас эдгээр бүр мэдрэл муутай юм хийх эрсдэлтэй. Тэгээ эдний амьдралын систем бүх ингээд тавилан одоо хотхны ирмэн дээр байгаа учраас бид нар одоо хамгийн том тэнэглээ удахгүй хийх магадaltaй шүү. Орсын нэг моног улс төрч байсан юм. Харамсалтай нас барсан. Нэр нь юм бэ хүмүүс Жириновский. За тэр хүн Украины улс төрчтэй хандаж нэг үг хэлсэн. Олон жилийн өмнө. За хэн бэ гэх юм бол Порошенко тухайн үеийн Украины ерөнхийлөгчтэй хандаад нэг юм хэлсэн. Сонсцгой. Европа 300 лет наступает на Россию. В 2017 году Европчууд өнгөрсөн 300 жилийн хугацаанд Орос руу олон дахин дайрсан. Юу хэлжийнэ гэх юм бол Гитлер, Наполеон гих мэт шүү дээ. За. Мы будем отмечать эту годовщину. В 1717 году в Париже собрались масоны и сказали: "Наш враг на востоке, Российская империя". 1717 оны үеэр Freemasonууд тийм ер нь бол Америк руу зугцсан л та дараа. Оросууд манад байсан. Францчууд Оросоос амар хол хэрнээ Оросууд манад байсан гинэ. И 300 лет устраивают войны против нас. Каждые 10 лет. И сейчас им нужна не Украина. И нужно Крым, чтобы он ушел наш. За. Тэгээ 300 жилийн хугацаанд одоо юу хэрэгтэй болсон бэ гэх юм бол эднэрт Украин хэрэгтэй болсон байгаа. Кримийн арал хэрэгтэй байгаа. За. Наш флот и подойти ближе к Орлу, Курску, Краснодару. Вот. Тэгээ ягаад Украин хэрэгтэй, ягаад Кримийн арал хэрэгтэй юм бэ гэх юм бол бид нар лөө ойрхон байхын тулд, манай Краснодараа лөө ойрхон байхын тулд, манай Курск лөө илүү ойрхон байхын тулд бид нартай дайн хийхин тулд тэ нэг могоо барьдаг гар хэрэгтэй тэр юу юм бэ гэх юм бол Украин. Одоо би найруулад нэмээд давстаад хэлсэн шүү сая. Не вы нужны им. Вы для них проходная площадка. Вы для них пушечная мясо. За нүүр царыг нь хараарай. Та нар зүгээр баг нэг тий зам туулдаг гүүр болж байгаа шүү. Та нар зүгээр Орслоо дайрдаг нэг платформ болж байгаа шүү. Та нар зүгээр тэр шатын нэг тий нэг алхам болж байгаа шүү. Гэсэн чи яг ингэ чи юугаа мэддэг юм бэ? Путин нохомын чи юугаа мэддэг юм бэ? Энэ шинэ үе болсон байгаа. Бид нар ухаантай, бид нар Америкчуудыг юу хийж байгааг мэдж байгаа энэ царай тий. Та нар бол you are cannon for them. Та нар бол тий зүгээр үхэх ёстой юмнууд болж байгаа. Cannon fodder гэдэг чинь их бууны урд тавьчихдаг тий золиос болж байгаа. Никогда они вас никуда не примут. И НАТО лопнет. Тэгээ та нарыг хааны газар өрнө. Гэхдээ бүтнээр нь та хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Та нар дандаа доогор зиндааны гишүүн болно, түнш болно. Та нь бол яг тий ижил хэмжээндээ түнш бишээ. Та нар үргэлж нэг тий та нар юу гэж хэлэх юм бэ гэх юм бол зиндаанда гэж хэлнэ. Германия больше не выдерживает. Поэтому у вас плохое будущее. Я не хочу этого. Но Россия. Тэгээд НАТО-гийнхэн та нарт ямар тавилан өсөж байгаа юм бэ? Ойлгомжтой. Германчууд угаасаа тэсийн ядхаа одоо чадхаа болж байгаа. Тэгээд та нар зөв бутарч уннаа. Гэхдээ битит хийгээсэ. Вместе с Китаем и с Индией никого не боится. Гэхдээ Орос холбоо энэ итгэг Хятадууд энэ барууны юус айхаа бэлдсэн шүү. Тэ? Бид нэр гიშгтэй цаг үеийн дууссан. Бид нар айцтай амьдрах цаг үеийн дууссан юм аа. А вы, вас они уничтожат. Я вам этом говорю. И гэхдээ та нарыг ашиглаад зүгээр хайчна. Та нар бол устгахт нь байхгүй болно. Польшу и Украину, потому что вы географически между Брюсселем, Москвой. Тэгээ та нар хин бэ гэх юм бол та нар бол Украин. Тэгээ та нар Польш яагаад гэх юм бол Брюсселс хот, Берлин хот тэр дундаа юу байгаа юм бэ гэх юм бол Украин байна, Польш байна. Та хэдэг золиосчлоо. И Пекином. Вот и все. Вот таким будет мир через 30 лет. За тэгээ дэлхийн ертөнцийн 30 жилийн дараа тийм болно. Москва, Бейжинг, Шиндели, Нью Дели. Тэгээд Брюсселс, Вашингтон дундаа байгаа тэр улсууд завна. Вы это не хотите сегодня понять, я подожду. Та нар ойлгох гэж хичээхгүй юм байна. Порошенко байсан, Порошенкогийн зөвлөхүүд байсан, гадаад хэргийн сайд байсан, их хурлын гишүүдүүд байсан, сонссон юм алга. Тэгээ жоохон харгас хэлсэн л дээ, жоохон бүдүүлэг арга ашигласан л та, жоохон ойрлцсон л доо. Яагаад гэсэн бэ гэх юм бол миний таамаг юу юм бэ гэх юм бол толгойлон шингээсэ гэсэн үсэлтэй байсан баха. Шингэсэн юм юусэн байхгүй.
нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усүрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл, видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. За Financial Times. Ukraine's shortage of manpower leaves frontline city on the brink. Pokrovsk, Mirnograd ерөөдөө хүн хүчийн дутагдал. Тэгэхээр Pokrovsk одоо бодох байхгүй болно. Гэх мэт чинь ерөөдөө хэдэн мянган хүмүүс зүгтж байгаа. Нэмээд the village where draft age men have mostly vanished. Украины тосгон жижиг хот дотор эрэгтэй хүн байхгүй болсон. Тэгээ хин ерөөдөө цахилгаан дамжуулах хоолой засдаг. Тэ хин дэт бүцийг засдаг, хин зам тавьдаг, хин барилга барьдаг, хин барилгын засвар гэдэг юм бэ гэх юм бол эмгтээчүүд тийм ажил хийхгүй. Чадахгүй. Тэгээ инженер биш. Угаасаа тэрийг сонирхдаггүй. Гэхдээ одоо Украин улс дотор янз бүрийн засварын ажил, дэт бүцийн ажил, бүтээмж хийдэг хүмүүс нь байхгүй болж байгаа. Зарим хотууд бүр ингээд 25 наснаас 50 настай эрэгтэйчүүд байхгүй. Окей. Ингээ сексист утгаар би юусэн ярихгүй юм шүү. Заяа гэхдээ нэг ялаа ороод ирчих юм бол зарим эмэгтэйчүүд айчдаг. Зүгээ ороод ирчих юм бол айчдаг. Тэ? Иврихээ ороод ирчих юм бол айчдаг. Хулган янз бүрийн ороод ирчих юм бол айчдаг. Тэгээд халаалт зогсчих юм бол хэнийг дуудах юм? Хоолооноос ус гоожж байгаа бол юу хэнийг дуудах юм? Цахилгаан дамжуулах юмнууд нь эвдэрчих юм бол хэнийг дуудах юм бэ? Тэ? Феминистуудын холбоон дээр очиод дуудах юм уу? Хутлаа штэ. Тэ? За, тэгээ Оросууд нэмээд 150 мянган шин цэрэг татсан. Байлдааны талбай руу одоо явуулж байгаа. Улам их талбай авч байгаа. Улам амжилттай явж байгаа. Тэгээ одоо нэг эрсдлээ болж эхэлж байгаа. Яагаад гэх юм бол түрүүний хэлсэн те энэ таадыг ашиглаж байгаа шүү. Та нар могоо барьдаг гар болж байгаа шүү. Тэгээ энэ цаана хэн байгаа юм бэ гэх юм бол Европын хүмүүс нь одоо дийлэх хүмүүс байгаа. Яагаад гэх юм бол Дональд Трамп алидын өөрөө зайгаа барьсан байгаа шүү дээ. Тэгээ Дональд Трампыг зүг ойлгох хэрэгтэй. Мань хүн юу ямар хүн юм бэ гэхээр маркетингийн хүн. Тэ борлуулалтын хүн. Тэ дагч настай харьцдаг хүн. Тэгээд Дональд Трамп юу маш сайн мэддэг юм бэ гэх юм бол салхи хаашаа эргэж байгаа юм бэ. Тэгээд цэвэр улс төрч болж хувирсан шүү дээ Дональд Трамп. Тэгээ юу мэдж байгаа юм бэ гэх юм бол би нэр хүнтэй энэ Орос Украины дайн руу холбочих юм бол дизастер болох юм байна. Тийм учраас твит болгон дээрээ, пост болгон дээрээ, интервью болгон дээрээ Дональд Трамп юу хэлдэг юм бэ гэх юм бол this is not my war. Энэ бол миний дайн биш ээ, Джо Байдны дайн шиг. Европын улс төрчнөр тийм мэдрэмж байхгүй. Яг гэх юм бол тэд нэр ингэ жоохон мэдрэл муутай жоохон тэнэг. Тэгээд ер нь бол Украинд all in хийсэн байгаа. Номер 1 хүн Ursula von der Leyen, номер 2 хүн Макрон, номер 3 Starmer, номер 4 Merz. За Макрон дөнгөж саяхан Францын хэвлэл мэдээллийн судалгааны байгууллагууд ерөнхийдөө судалгаа хийсэн.
Францд амьдарч байгаа Франц иргэдүүдийн хэдэн хувь нь Макрон ерөнхийлөгчөөр дэмжиж байгаа юм бэ? 11%. Тэгээ та нэг статистик мэдж байгаа юм бол 11% гэдэг чинь бүр гамшиг гэсэн үг заяа. Окей. Яг гэх юм бол ядаж нэг 30 40 50 байх юм бол талан дуртай байвал Жо Байден биш те Америкийн ард түмний ойролцоогоор хамгийн сүүлдээ нэг 35% дэмждэг байсан байхгүй. 11% гэдэг чинь заяа бүр өмнө тарих угаалгацсан байсан хүмүүс сэрээд Макроныг дэмжих болж байгаа гэсэн. За. Тэгээ ингээд тоог ингээд жигсаалтаар ингээд доошоо явахаар хааны газар тэр миний хайртай миний дуртай миний шүтдэг Кая Калас хааны газар гарч ирнэ. За Кая Калас Эстони улсын ерөнхий сайд байсан авилгын гэмт хэрэг янз бүрийн илрээд мань хүн ажил хийхэ болцсон. За тэгээ хүмүүс яасан бэ гэх юм бол Кая Каласыг дэвшүүлэн зайлуулсан. Хааш орчсон бэ гэх юм бол Европын холбооны номер 1 гадаад хэргийн сайд болсон. Annalena Baerbock Германы хүнийг удах бас ярина. You know that Russia was addressing China like you and like Russia and China we fought the Second World War. Тэгэхээр ингээд Оросууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол Советчууд Хятадууд бид нар ингээд дэлхийн 2 дугаар дайнд байлцсан. We won the Second World War. Тэгэд тэ Советийн холбоо Оросууд бид нар Хятадууд бид нар дэлхийн 2 дугаар дайнд ялсан. We won the Nazism. I was like Тэгээ бид нар ингээд нацистуудын эсрэг тэмцээд бид нар ялсан. Тэгсэн чи Кая Калас юу яриад байгаа юм бэ? okay, that is something new. Энэ бол шин мэдээ юм байна. За тэгээд дэлхийн 2 дугаар дайн хин ялсан бэ? Совет холбоо, Сталинград, Курск хэн байсан бэ? Тэ? Эстони байсан юм уу? Латвия байсан юм уу? Булгар байсан юм уу? Тэ? But then you can see first you can, if you know history, then it raises a lot of question marks. Тэгээд та нар түүх мэдэх юм бол амар том асуудлын тэмдэг гарч байгаа. Яг гэх юм бол Советийн холбоо Хятадууд дэлхийн 2 дугаар дайныг ялцсан биш байхгүй юу? Тэд нар ялаагүй штэ. Гинэ Кая Калас. Би яг самитгүй байна. Одоо Кая Калас ямар Кая Калас шиг хүмүүс тусгай анги дотор ороод тусгай ном уншдаг юм болов би яг самитгүй. In your head, but I can tell you nowadays people don't really read and Тэгэд би нэг юм хэлчихье заяа. Тэгэл сүүлийн үеэр одоогийн хүмүүс нэг их уншдаггүй. Энд дээр би бол 100% санал нийлж байгаа. Орчин үеийн хүмүүс нэг уншдаггүй юм баа. За тэгээд номер 1 төлөөлөгч мараа Кая Калас байж магадгүй. За тэгээ уншдаггүй хүмүүс өөр ертөнцид амьдарч байгаа учраас Кая Каластай адилхан ойлголттой байгаа. remember history that much, which is that you can see that they buy this narratives. За тэгээ ингээ сүүлийн үе ном уншдаггүй хүмүүс энэ Оросын хэлж байгаа юм бүр итгэж байгаа гинэ. Тэ Оросууд, Советчууд, Хятадууд дэлхийн 2 дугаар дайн ялсан одоо орчин үеийн хүмүүс итгэж байгаа гинэ. Өөр юу итгэсэн? Япончууд, Германчууд ялсан юм уу? Тэгсэн мэдгүй наа. За гэхдээ Кая Калас тэнийг байж магадгүй. Гэхдээ Кая Калас өөр юу юм бэ гэх юм бол өөртөө бат итгэлтэй. Ямар ч эргэлзээ байхгүй. Тэгээд энэ интервью өгснөхийн дараа Кая Калас ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэх юм бол EU Foreign Policy Chief Kaya Kalas erases the Soviet Union from history. За China, Russia гэх мэтчлэн дэлхийн 2 дугаар дайн тэгээ том нөлөө байхгүй, нөлөө үзүүлээгүй, дэлхийн 2 дугаар дайн ялаагүй. Тэгээ Kaya Kalas юуны араас чичж байгаа юм бэ гэх юм бол түүхэн баримт буюу ном, хичээлийн хөтөлбөр гэх мэтчлэн өөрчлөх гэж хүсэж байгаа юм аа. Би таадас юм асууж заяа ерөөхдөө түүхийн баримтыг манипуляцлдаг, өөрчилдөг, шинжилдэг хүмүүс нь ямар төрлийн хүмүүс бэ? Тэ. Арчлалыг дэмждэг хүмүүс мөн үү? Эсвэл нөө экстремист хүмүүс мөн үү? Тэгээ Кая Каласын зураг нь айгуу надад таалагч юм л та нэг тэнэг хүн ингэж инээдэг баг. Гэхдээ эндээ зогсохгүй. Одоо Ursula von der Leyen-ийг ярих хэрэгтэй. Яг гэх юм бол Ursula von der Leyen юу өдөрдөг юм бэ гэх юм бол
засгийн газар өдөртөг. Би 2 хоногийн өмнө бас энийг ярьжсэн. Европын холбоо яг юу юм бэ гэх юм бол энийг дахин хэлэх бол болтуу. Яг гэх юм бол та хэд толгоон дотор энэ сайн шингэх ёстой заяа. Европын холбоо юу юм бэ гэх юм бол 76 заяа. Манай 126 76 дахиад нэг засгийн газар үүсгээд дахиад нэг 76 126-ыг сонгож байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд дахиад нэг яамтай, дахиад нэг засгийн газартай, дахиад нэг ерөнхий сайдтай, дахиад нэг ерөнхийлөгчтэй Монгол улсыг төсөөлчих заяа. Тэ хэдний яамтай би бүр ингэ мэдэхгүй байна. За 10 яамтай гэж Монгол улс заяа. Тэгээд нэг ерөнхий сайд, нэг ерөнхийлөгчтэй, хэдэн сайд нартай тэр ингэ даблдчих заяа. Тэгээд агентлаг тэ хороо мороо янз бүрийн байгууллага дахиад даблдчих. Тэ засгийн газарт ажилладаг хүмүүсийн тоо 2 нугалчих заяа. Ирэх мэдлэлтэй цүнх байрагч, гуталтай олоогч, гутлын улд олоогчийг 2 нугалчих. Тэгээд Монголдо тийм дахиад нэг засгийн газрын давхраа үүсчих юм бол тэр юу юм бэ гэх юм бол Европын холбоо баггүй. За. Тэгээд Европын холбоо юугаар эхэлсэн бэ гэх юм бол зүгээр худалдаа. Тэ? Урсах ёстой. Хил мэл нэвтрэх, бараа мараагийн урсгал чөлөөтэй явах ёстой. Иргэдүүд Европын холбооны иргэдүүд иш тийш явахаараа аялал жуулчлал дээр бас ингэ чөлөөтэй байх ёстой. Ерөнхийдөө нэг эдийн засгийн холбоогоор эхэлсэн байхгүй. Одоо юу болж байна гэх юм бол баг Совет холбооны юу шиг болж байна. Яг гэх юм бол Совет холбоо яг тийм байсан шүү дээ. Булгар улс, Унгар улс, Эстон улс, Монгол улс нэг өөрийнхөө засгийн газартай. Дээр нь юу байсан бэ гэх юм бол те Совет холбоо. Европын холбоо ерөөхдөө яг адилхан. За, тэгээ Европын холбоод одоо юу дутчихсан бэ гэх юм бол тагнуулын алба. Тэгээ Ursula von der Leyen одоо Германы Bundesnachrichtendienst те BND Германы тагнуулын алба хангалтгүй. Англи улс MI6-тэй тий тэр бас хангалтгүй. Ursula von der Leyen одоо юу үүсгэн байгуулж байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны эрх мэдлийн доор тагнуулын албыг үүсгэн байгуулж байгаа. За тэгээ Ursula von der Leyen бас нэг интервьютэй заяа. Тэр чигтээ Орос Украины дайныг дэмжиж байгаа. Тэгээ энэ тухайн ерөнхийдөө хэвлэл мэдээллийнх нь нэг аюу гоё юм асуусан. Энийг би бас өмнө нэг үзүүлсэн. Гэхдээ жилийн өмнө үзүүлсэн баха. Одоо дахиад үзүүлэх цаг болцсон байх гэж бодож байна. За хэдүүлээ сонсцгоо. Und es wäre ein Auslandseinsatz notwendig, dann würden sie mitgehen müssen. Und ich würde. За тэгээд энэ Орос Украины дайн дээр тэг бид нэр ингээд цэргүүдээ, Герман цэргүүдээ Украин руу явуулах ёстой болох юм бол тэгэл явуулчлалтаар явуулах ёстой бол. Genauso zittern und bangen wie jede andere Mutter. Тэгээд бид нар ингээд Герман хүүхдүүдтэй, залуучуудаа тийш явуулчих юм бол би яг бусад эйженттэй яг адилхан сандарна. Яг гэх юм бол миний хүүхд эргэж ирэх юм уу? Эргэлзээтэй учраас тий. За одоо хэвлэл мэдээллийн айгуу зүм асуу. Таны ямар нэгэн хүүхд тий 7 хүүхэдтэй шүү. Ursula von der Leyen 7 хүүхэдтэй. Хүүхдүүдийн нэг нь цэргийн албан хаагч юм уу? Украин явах юм уу? Nein. Nein. Ого. Шаалта батма. Юу гэж би хүүхдээ явуулах юм. Яа болоо. Тэ инээж байгаа. Энэ инээж байгааг хардаа. Инээж байгааг хардаа. Тэ. Иймэрхүү хөв төрлийн хүмүүс шүү дээ. За тэгээ ихэн дутж байгаа юм бэ гэх юм бол Европын бузар хүүхнүүдийг ярьж байгаа юм чинь Annalena Baerbock дутах ёсгүй. But if I give the promise to people in Ukraine, гэхдээ би украинчуудад нэг амлалт өгөх юм бол we stand with you as long as you need us. Амар гоо германлахтай. We stand with you as long as it takes. Тэгээ бид нар ингээд дуустал нь таатай хамт байна. Then I want to deliver no matter Тэгээд би ерөөхдөө хэлсэн үгэндээ хүрнэ. what my German voters Тэгээд намайг сонгосон герман иргэдүүд надад хамаагүй. Тэгээ улс төрчнөр Монголда бас тийм те. Одоо жишээлбэл саяхан хэдэн сарын юм бас нэг их хурлын гишүүн юм уу сайднаас асуусан те. Янз бүрийн юмнаас 5 толгой юу илүү те. Тэгээ ямар хариу өгсөн бэ гэх юм бол зайл майл гэж баг хэлсэн шүү дээ.
Энэ хүмүүс юу ойлгож байгаа юм бэ гэх юм бол сонгуул дээр ингээд нэр дэвшиж чинь сонгогдож байна. Тэгээ би 4 жил хаан шиг шийдвэр гаргаад ирчлөөтэй. Үгүй байхгүй. Нэг офисыг хүлээж авч байгаа гэсэн үг байхгүй. Нэг алтан тушаалыг хүлээж авч байгаа. Алтан тушаал. Алптай албан тушаалын доор тэр хүн тэр ажлын байртай. Annalena Baerbock ямар албан тушаал хүлээж авсан бэ гэх юм бол Герман улсын төлөө гадаад хэргийн сайд байх ёстой. Дипломат харилцаа, найрсаг. Тэгээ гадаад хэргийн сайдын номер 1 ажил. Юу юм бэ гэх юм бол дайнаас урчин сэргийлэх мөн үү? Номер 2 гадаад харилцаа, найрс байх ёстой, худалдаа урсах ёстой, тэг арилжаа явах ёстой, бизнес явах ёстой, win-win байх ёстой, германчууд хожих ёстой. Энэ бол алтан тушаал. Их хурлын гишүүн алтан тушаал. Ямар нэгэн засгийн газрын агентлогийн дарга бас алтан тушаал. Тангараг өргөдөг. Тэгээ энэ эмхтэй, энэ авгаа, энэ лайтай хүүхэн дөнгөж сая юу исэн бэ гэх юм бол тангараглууга мэ гэж юм заа юу. Би ойлгохгүй. Зүгээр ингээд манай намайг сонгосон хүмүүс надад хамаагүй. Би хэлснээр бүр. Тэгээд яаш явж гинэ гэх юм бол тэр нөгөө хааны засаглал явж байгаа байхгүй. But I want to deliver to the people of Ukraine. Тэгээд би Украины иргэдийн төлөө тэмцмээр байна гинэ. Одоо бүр ууруугч болж байна. Төсөөл үзтээ манай нэг Монгол улсын их хурлын гишүүн би хэдэд арт түмтэй ярихаараа тэднэртэй ингээд тэдний төлөө ингээд амлалт өгөөд би хэлснээр хүр. Манай Баянзүрх тойрог, манай Баянгол тойрог, Хаан уул тойрог сонгогдсон монголчууд надад хамаагүй. Би бол хэдтуудын төлөө тэмцэнэ. What the fuck? And this is why for me it's important to be always very frank and clear. Тэгээд тийм учраас би аяга шулуухан ярьдаг. And this means every measure I'm taking, I have to be clear that this holds on as long as Ukraine needs me. Тэгээд Украина ойлгож байна уу? Тэгээ энэ эмэгтэйчүүд тангараг мэдхүү, үндсэн хууль гэж мэдхүү, алтан тушаал гэж мэдхүү ингээд сонгуул яг юу юм бэ? Сонгуул эдний би яг мэдчихээн заяа. Эдний толгойн дотор сонгуул юу юм бэ гэх юм бол за 4 жил болгон арт түмнөө нэг сайхан боовдоод алтан тушаалтай болоод би хүснээр юм. Фэлч юм бол угаасаа намайг дэвшүүлэн зайлвал. Тэгээ Kaja Kallas team, Ursula von der Leyen team, Annalena Baerbock team. Kaja Kallas өөрөө фэлцсэн, дэвшүүлэн зайлуулсан. Ursula von der Leyen Германы засгийн газрын гишүүн байсан. Герман улсын баталгаа хамгаалтын сайд байсан шүү энэ авгаа. Герман улсын баталгаа хамгаалтын сайд заяа. Нэг ч хүүхд зэргийн албаа байхгүй. Гэтэ дайн яар. За тэгээд яасан бэ гэх юм бол дизастер болсон. Мөнгө угаасан. Авилгын янз бүрийн гэмт хэрэг үүссэн чинь Ангела Меркель Ursula von der Leyen дээр юу исэн бэ гэх юм бол мань хүнийг дэвшүүлэн зайлуулсан. Европын албаа руу. За Annalena Baerbock бас яг адилхан фейлдсэн. Хэдэд Германы харилцааг бүр ингээд дизастер болгосон. Сонгуул дээр ялагдсан. Тэгээд юу болсон бэ гэх юм бол Annalena Baerbock-ыг баярлаа дэвшүүлэн зайлуулсан. Мэдрэл муутай континент шүү. Тэгээд эднэр одоо аргаа бараад ийм мэдрэл муутай хүмүүс заяа. Арт түмний хүсэл хамаагүй, дараагийн сонгуул хамаагүй. Тэ юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол одоо экстрим арга хэмжээ авч магадгүй байхгүй. Яг тийм бол энэ хүнийг дэвшүүлэн зайлуулсан. Энэ хүнийг дэвшүүлэн зайлуулсан. Систем ингээд нурах гэдэг байхгүй. Иймэрхүү дуракуудыг ингээд дэвшүүлэн зайлуулдаг систем асар том. Жил болгон хэдэн зуун мянган дуракууд ингээд дэвшүүлэн зайлуулагдаж байгаа учраас амар олон хүмүүс паразитууд тэ ингээд ажлын байр бүх юм алдах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас эднэр бүр мэдрэл муутай юм хийх эрсдэлтэй. Тэгээд одоо ингээд Покровск гэх мэт шин Украинд ингээд хүмүүс нь арчиж чинь, хүмүүс нь алга болж чинь, тэ фронт Балканы талбай дээр ингээд украинчууд арчигдж байгаа. Тэгээ эдний амьдралын систем бүх ингээд тавилан одоо
хотхны ирмэн дээр байгаа учраас бид нар одоо хамгийн том тэнэглээ удахгүй хийх магтлаа шүү. Хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй.